За мэдсэн өрхөмд үзэгчтэй Тархуул аймгийн Азгадран тамийн газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярилцлага маань үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт за сууц өмчтийн холбоотой салбар зөвлөлийн дарга Ариуна, нэгдүгээр хорооллын мастер холбооны дарга Уран Чимэг, хэтэ хорооллын мастер холбооны дарга Саранчаа нар оролцож байна. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Тархуул аймгийн хэмжээнд нийтдээ бас хэдэн сая үйл ажиллагаа явуулд юм болоо. Талаар мэдээлэл. За Тархуул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 40 сая үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ 40 саяын дотор маань 147 байр хариуцж ажиллаж байгаа. За тэгэхээр сууц өмчтийн холбоотой засвар үйлчилгээний хүс өнөөдрийн байдлаар яг хэдэн төгрөгийг иргэд оршин суугчдаас авд юм болоо. За сууц өмчтийн холбооны засвар үйлчилгээний хөлс сая үн тариф болохоор 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа үн тариф нь 1 м квадратын 70 төгрөг гэж явдаг. 1 м квадратын 70 төгрөг гэхээр одоо манай оршин суугчдын 1 өрөө байранд амьдарж байгаа оршин суугч маань 1820 төгрөг, 2 өрөө байранд амьдарж байгаа оршин суугч маань 2590 төгрөг, 3 өрөө байранд амьдарж байгаа оршин суугч маань 3290 төгрөг гэсэн ийм тарифтайгаар явж байгаа өнөөдрийн байдлаар. Одоо эдгээр цуглагчсан одоо мөнгийг яг юунд зарцуулд юм бол өнөөдрийн байдлаар яг хичнээн төгрөг цугларч одоо хоригдлогдсон байгаа болоо. За эдгээр засвар үйлчилгээний хөлс бол одоо дундын өмчлөлийн эд хөрөнгийг засаж сэлбэх, засварлах, за өнгө үзмж алдсан ямыг будаж засах, орцны хаалга, өөд, цонх, орц засвар, тэгэл зойрын давхарт бол манай хариуцж байгаа шугамнууд байдаг. Сангийн засварууд бол голчлон их засвар үйлчилгээ шаардлагатай байдаг. За тэгэхээр хэтэ хорооллын хувьд яг өнөөдрийн байдлаар айл өрхөөс яг тодорхой тэр одоо хөлсний мөнгийг авч чадвуу те танаа дээр одоо хэдэн төгрөгийн одоо суурь хураамж бүрдсэн байгаа юм гэдэг талаас нь. За өнөөдрийн байдлаар хэтэ хороол бол 7 байртай. За 7 байранд бол 3 суух ажилладаг. За 3 суух ажиллаад мөн адилхан одоо биднээс одоо хамгийн ихэд одоо тулгамдж байгаа асуудал оршин суугчд бол засвар үйлчлэгийнхээ хөлөөс төлөлт бол ерөөсөө одоо байхгүй. Одоо биднээс өмнө гэрэл борлуулалтаа бол бас одоо орлого нэмэгдүүлэх талаар гэрэл борлуулалтаа биднээс 4 жил явсан. Ингээд бол одоо бас харьцангуй сард бол 400-500 мянган төгрөг ингэж орчоод байдаг байсан. Одоо бол биднээс болвол гэрэл борлуулах 12 оны 7 сард бол одоо сөөхүүдээс одоо гэрэл борлуулах тусдаа салсан. Ийм учраас энэс хойш одоо орлого бол 90 багтсан. Тэгээ биднээс бол одоо сард гэтэл одоо ер нь нэг сөөхөд гэхэд дунджаар одоо нэг 200 гаруй мянган төгрөг бүр их дээд нэхэд одоо өнөөдрийн байдлаар би бол сая нэг сарынхаа одоо ингээл одоо үлдэгдэл мөнгө авахд нэг 90 мянган төгрөг орсон байх жишээний. За биднээс бол засвар үйлчилгээ орцсон засвар үйлчилгээ төлж гин айлуудаас бол одоо ингээд өрн ингээ хуримтлагдсан байдаг. Тэр хур өрнөөс нь хасч одоо засвар үйлчилгээ орцын засвар хийж гин. За тэгэж хийж байгаа боловч айлууд бас одоо нэг орц 10 айлтай байлаа гэхэд 3-4 айл нь бол зоолттой өгөхгүй нөгөө үүдийн нүдэд байна. Биднээс тэгээд одоо хүний зарим одоо 6-7 айлыг амар хийсэн байхад нь биднээс тэгээд цагаан шохотойгоо байгаад байл өөрөө ирэхгүй өрөө тавиал хийдэг. Дараа нөгөө айлаа үүдийн цогол одоо хүртэл авч чадахгүй ийм жишээний. Тэгээ яагаад гэх юм бол ерөөсө орлого маш багатай. Биднээс одоо нөгөө айлын чинь тогийг таслаж байгаа мөнгө авчих тийм биднээс одоо ямар нэгэн усын таслах, тогийн таслах тийм одоо биднээс механизм байхгүй учраас одооны айлууд чинь бол ерөөсөө сөөх гэдэг юм аа бол юу яадаггүй. Сөөхтөө мөнгөө өгдөггүй. Тэгсэн мөртлөө эрхээ эдлээд байдаг үүргээ биелдэггүй. За нэг ус алдлаа, халуун ус алдлаа. Сөөх юу хийж байна? Энд чинь энэ доогоорх чинь алдаад байна штэ. Гэх жишээний. Ерөөсөө одоо энэ оршин суугч нь бол одоо засвар үйлчилгээний хөлс төлдөг. Одоо дэлгүүрт ороод эднүүд би танахаас зээл авч идчээ дараа нь өгье гэдэгтэй адилхан биш. Одоо биднээс чинь заавал юу нэг юм авлаа. Заавал нөгөө мөнгө авчиж өгчээж одоо энэ өрнөөс өрний хооронд л одоо ийм байдалтай ажиллаж байна биднээс. Тий. За тэгэхээр нэгдүгээр хорооллын тухайд яг ямар хөө За манай хууч хорооллын мастер бол 12 сөөхтөө 12 захиралтай ажилладаг. Тэгээ манай хууч хорооллын байр бол одооны байж байгаа нөхөс 60 оны барилгатай. Одоо сан дээвэр 2 маш хүндрэлтэй. Тэгээ бид 1 метр одоо тэр дээвэр дээр наадаг цаас их бид нэр одоо 75 мянган төгрөгөөр нэг бодол 10 м цаасын 75 мянган төгрөгөөр авч байна. 1 метр торбог хамгийн хямдхан нэгт одоо 4500-аар. Нэг ком хэрэгсэл авлаа гэхэд бид нэр одоо
зөвхөн эзгэн контр гэдэг хүмүүс тэр нарийн яг нөхрөлдөөс нэг холбох хэрэгсэл авлаа гэтэл бид нэр 12 мянган төгрөгөөр авж шít. Гэтэл нэг айлын одоо дундаж айлын мөнгө маань жилдээ 30 мянган төгрөг. 30 мянган төгрөгөөр бид нэр одоо нэг лаз будаг авч чадгаа байсан. Ийм учраас сөөхөн ажлын доголдоод байгаа шалтгаан нь юу гэхээр засвар үйлчлэгийн хөлцийг бүрэн төлдөггүй нэгт, хоёрт хэтэрхий бага юутай. Метр квадратын үнэ хэтэрхий бага. Одоо Улаанбаатар хотод 2 өрөө байранд сард 18 мянган төгрөг төлж хахад бид нэр энд 2 өрөө сард 18 шүү дээ. Тэгэхэд бид нэр энд 2 өрөө байрнаас сард 2500 төгрөг өгч байна. Өнөөдрийн зах зээлийн нийгэмд 2500 төгрөгөөр бид нар юу авах вэ гэдгийг орчин суугч нар ерөөсөө ойлгодгүй нэг. Хоёрт нь энэ суухийн дарга нар энэ мөнгө аваад юу хийх гээд байна гэдгийг орчин суугч нарээс ойлгохыг хүсдэггүй юу? Ойлгодоггүй. Яагаад гэвэл юм хийхгүй байх, юм хийхгүй байх гэхээс илүү энэ бидний өгж байгаа мөнгө чинь энэ хүмүүс төр нь юу хэр зэрэг болж байгаа вэ? Ямар хүртэйж бид нар ямар ч юу байхгүй. Хоримтлал байхгүй. Одоо өрнөөс өрний хооронд амьдарч энэ саранд хоёр даргалаа яг өрнөөс өрний хооронд амьдарч. Тэгээ яагаад бид нар яадаг вэ гэхээр одоо 100 болохоор бид нар орцоо застдаг. Өвөл болохоор цангийнхаа ямыг амзалдаг. Дандаа зээлстэл дандаа өөрсдийнхөө ямыг тавиад за зарим ламбард тавиад зарим нь ингээл аваад хийдэг. Энэ миний амьдарж байгаа дорж миний амьдарж байгаа энэ байрын эдэлгээг сайн болгох гээд миний энэ амьдарж байгаа орчныг цэвэр байлгах гээд энэ хүмүүс яваад байна гэдэг дээр ойлголт өгөөд хүн болгон одоо сөөхөн мөнгөийг өгчих юм бол сөөхөн ажлыг хийж болохгүй ажил биш л дээ. Хийж болно. Хамтрах ажил байхгүй. Миний юм. Би бүр одоо шатан дээр нь орц, подвол, хонгил одоо тэгэл дээвэр туурга энэ сайн байна уу гэж ичээл энэ бүгд таны өмч шүүгээ бичээд ахтал. Тэгээ 5 бид нар чинь нөгөө нэг дундын өмчлөгийн төрөн учраас 5-аас 5 айлууд ингээд 5 айл. 5 айлын дунд нь 2 айл өгсөн баг. 3 айл тасралтгүй өгж яхад 2 айл нөгдгөө мага танад би юм хийхгүй ирэхгүй байхгүй учраас бид нар тэрийг өгсөн ч өгөөгүй хийж идэг. Тэр нь бидний айгүй хүндрэлтэй. За одоо орцонд гэрэл хийж ийн бид нар. Өнөөдөр манай үүдний гэрэл асахгүй нэ. Одоо 5 айлын 5 давхарт нь тавлын гэрэл асчихад нэг хүн надлуу уцтай манай үүдний гэрэл асахгүй нэ гэж чинь хэлж чадчихад доотлын тэр орцон дотор ганцхан айл мөнгө өгж яхад би тэр хүний төлөө 5 давхар орцонд 5-нд нь гэрэл тавьж шít. Тэрийг ерөөсөө хүмүүс ойлгодог. Энэ 5 гэрлийг бид нар хэдэн төгрөгөөр авч байгаа вэ? Тэрийг хийх гээд бид нар хэдэн төгрөгийн зарцлал өгж байгаа вэ? Бид нар 50 шугам гэдэг одоо бид нар диаметраараа ярьдаг. 50 шугам гэдэг шугам ихэвчлэн манаас өгөөд их байдаг. Тэр шугамны ганцхан амыг гагнахын тулд бид нар 8,000-аас 12,000 төгрөгөөр гагнуулж шít. Ганцхан энэ борг диаметрыг гагнуулахын тулд тэгээд тэр мөнгө чинь юу болж ийн гэдгийг энэ хүмүүс ерөөсөө ойлгож өгдөг. Тийм учраас энэ мөнгө ерөөсөө бид нар төрөхгүй байна. Ажлаа үнэхээр сайжруулах бол одоо сүүлийн үед цөөхөн захирлуудын цалин гэж ер нь эргүүлээд одоо шаардлага ажлын шаардлага тавьж хэлэхэд хэцүү хүндрэлтэй байж байна. Тийм учраас ер нь бид нар дээд зүйлдээ ч саналаа тавьсан дээд зүйл чиж бидний ажил төрлийг шалгаад ингээд цааш шинжилвэ хийгээд явсан. Ер нь бол заашгүй нэмэх хэрэгтэй байна гэдэг дээр одоо санал одоо захирлуудтайгаа яриад дээд зүйлтэйгээ яриад ер нь нэмэх хэрэгтэй метр квадратынхаа үнийг нэмье гэдэг дээр тохиролцсон бид нар. Одоогийн байдлаар бол бид нар бол 10 сараас эхлээд 10 сарын сүүлээр 11 сарын эхээс эхлээд одоо сөөхөн мөнгийг нэмэх болсон шүү гэдэг юмыг одоо зар тавьж байна. Орц болгонд одоо зар тавьж байна. Хүмүүс урд өрөөнүүдээ ингээд цөөхөн дархалтай одоо холбогдоод тулгаараа үзээрээ одоо шинээр ингээд одоо мөнгө нэмэгдэж байгаа учраас жилдээ 30,000 төгрөг төлждөг байсан бол сардаа 30,000 төгрөг төлөхөөс үгүйсэхгүй болох гэж байна. Одоо тийм ээ нэмэгдэж байгаа учраас тийм учраас энийгээ сайн ойлгоод энэндээ одоо та нар дүнэлтэйгээд уулзаж яриараа хэлээрээгээд банкын одоо зарыг өдөр тутмын тасрахгүй тавьж гин. Тэгээд одоо хүсэлт бол нэг хэрэггүй байгаа учраас ер нь бол ард иргэдэг бол энийг нэмхэн зөвтэй байх гэдэг дээр санал нэгтэй байна гэж бодож байгаа. Ер нь бол тайлбарыг сайн өгж байгаа бид нэр ард иргэдэд. За тэгэхээр хэдэн төгрөг болж одоо нэмэгдэж байгаа гэсэн үг хизээнээс эхэлж ерөөхдөө энэ тариф маань мөрдөгдөж эхлэх юм болов. За ер нь энэ тарифыг бол нэмий гэдэг асуудлыг бол өмнөөс олон жил яриад мөрдөгдөж чадаагүй яваад байсан юм байна лээ. Тэгээд одоо бол бидэд ярилцаад хурлаараа ярилцаа шийдвэрээ гаргахад бол 2019 оны 1 сарын 1-ээс энэ шинэ тарифа мөрдөё гэсэн ийм яриатай байгаа. Шийдвэртэй байгаа. Энэ дээрээс манай сууц өмчтэй холбоотой дээд зөвлөлөөс одоо энэ их хурлын шийдвэрээр баталсан тариф ирсэн байгаа. Жишгүүний тариф ер нь Улаанбаатар хот, Дархан, Сэлэнг, Эрдэнэт гээд энэ бүх сөөхөд мөрдөх ёстой тариф. Энэ дээр айл өрх болохоор 1 м квадрат нь 200-аас 300 төгрөг гэсэн ийм тариф ирсэн байгаа. Аж ахуйн нэгжүүд бас төлөх ёстой. Бодвол зойрын давхар түрээсэлж байгаа, нэг давхарт
ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд энэний бүх тариф нь ингээд ирсэн байж байгаа, батлагдсан тариф нь. За дээд зөвлөс бас юм юу зөвлөмж хөргүүлсэн байгаа. Энийг би уншаад танилцуулчих. Монголын Сууц өмгөөлөгчтэй холбоотын дээд зөвлөл Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1200 гаруй сууц өмгөөлөгчтэй холбоотын 600 гаруй холбоотын санхүү болон үйл ажиллагаанд нийслэл хөдөө орон нутгийн засаг захиргаатай хамтран төвшин тогтоох үйлчлэгийг жил бүр зохион байгуулан шалгасны үндсэн дээр энэхүү зөвлөмжийг хөргүүлж байна гэсэн. За тус үйлчлэгт хамрагдсан сууц өмгөөлөгчтэй холбоод нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан төсөв төлөвлөгөөгөө боловсруулан айл өрхөөсөө санал аван бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батлуулж ажилласнаар үйл ажиллагаагаа болон санхүүгийн хувьд жигдэрч тогтмолцсон үзүүлэлттэй байна. Харин Дархан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмгөөлөгчтэй холбоотын үйл ажиллагаанд шалгалт хийхэд үйл ажиллагаанд доголдох нөхцөл байдал үүссэн их хэмжээний авлагтай зарим нь сууц өмгөөлөгчтэй холбоод харилцагч байгууллагуудаа өглөхтэй хэтэрхий бага тарифаар хураамжаа авдаг нь санхүүгийн чадамжгүй болгох нөхцөл байдал үүссэн дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл болцоог бүрдүүлэн ажиллахад хүндрэлтэй байдал үүссэн байна. Иймд Монголын Сууц өмгөөлөгчтэй холбоотын дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн 2014 оны 4 сарын 1-ний өдрийн 06 тогтоолоор батлагдсан сууц өмгөөлөгчтэй холбоотын мөрдөж ажиллах жишг үнийн тарифыг 2019 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа болон санхүүгийн тайлан боловсруулахдаа мөрдлөг болгон засвар үйлчилгээний хоримтлалын хөлс болон бусад үн тарифа жишгт нийцүүлэн нэмэгдүүлж батлуулан ажиллахыг энэхүү зөвлөмжөөр хөргүүлж байна гэсэн дээд зөвлөлөөс ийм зөвлөмж тогтоол энэ төр ирсэн байж байгаа. Өмнө тэгэхээр 1 м квадрат нь 70 төгрөг байсан бол одоо 200 төгрөг болж байгаа. Одоо 200 төгрөг болж одоо энэ оны эхнээс 1 сарын 1-ээс мөрдлөг болгоно гэж байгаа тийм. 200-аас 300 гэж байгаа яг бид нар тэр дээд төвшингийг бариагүй ерөөсөө яг дээрээс ирсэн жишг үнийхээ тарифын доод тарифаар нь авъя. Доотлох нүнээр авъя л гэсэн ийм шийдвэрт хүрсэн байж байгаа хуралдаад. Мэдээж одоо бас метр квадрат нь 200 төгрөг боллоо. Хийх ажлууд маань тодорхой хэмжээгээр бас нэмэгдэн суухийн үйл ажиллагаа ерөөдөө сайжрж иргэд оршин суугчид маань ая тухтай тийм орчинд амьдрах нөхцөл бүрдэн гэсэн үг тийм үү. Тэгэхээр иргэдтэй хандаж бас оршин суугчтай хандаж бас юу гэж уриалж хэлмээр байна. За иргэд оршин суугчтай хандаж уриалж хэлэхэд ер нь энэ сөөх гэдэг маань энэ оршин суугчдын маань энэ орон сууц байр чинь жилээс жилдэл элэгдэл хорогдол гарч өнгө үзмжинд бас буурж идэг. Тэгэхээр энийг хэвийн төвшөнд барихын тулд энэ захирлууд маань тэр эвдэрсэн гэмтсэн ямыг засаж тэнд амьдарж байгаа оршин суугчдыг эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдруулахын тулд бид нар хөдөлмөрлөж байгаа. Тэгэхээр энэ сөөхийнхаа захиралтай ойр дотн байгаа чи сөөхийнхаа захиралтай уялдаа холбоотой ажиллаж энд оршин суугчдтай амьд харьцаа үүсгэж одоо гол нь төлбөр засвар үйлчилгээнийхээ хөлсийг л оршин суугчид маань цаг тухайд нь өгчөөд байх юм бол энэ сөөхийн ажил бол зайлшгүй сайжирна гэж үзэж байгаа. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчтэй Дархан аймгийн Ад Цударгаан тамирын газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярьцлага маань энэ түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.